Бүгд найрамдах байш усаас Монгол улсад суугаа элчин сайд Кшиштоф Байкок аймгийн засаг дарга аз жаргал болон бусад алтны хүмүүс хүлээн авч уулзлаа. Уулзалтаар бүгд найрамдах байш улсын элчин сайд Дархан уул аймагтай эдийн засаг, соёл боловсролын чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Харин аймгийн удирдлагын зүгээс Европын холбооны улсуудтай хамтрах туйлын сонирхолтой байна хэмээгээд цаашдын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллана гэлээ. Мөн талууд цаашид Дархан хотод бүгд найрамдах байш улсын өргөмжит консулыг байгуулах талаар харилцан салцлаа. Засаг даргатай уулзж байгаадаа баяртай хоёр дахь удаа уулзж байна гэдэг чи. Тэгээд өнөөдөр энэ удаагийн уулзалтын хувьд бол тэгэхээр түүхэн сэдвтэй бид нарыг Полак гэдэг хүний түүхэн хүний 13 дугаар зууны үед Европоос Монголд айлчилсан Ватиканы захыг хүргэж ирсэн тэр хүний тухай түүхэн сэдвт тийм үзэсгэлэн гаргаж байгаа. Тэгээ яг засаг даргатай бол хамтын ажиллагаа эдийн засаг, боловсрол, соёлын чиглэлээр хамтарч ажиллахаар ингэж ярилцаж тохиролцлоо. Ирээдүйд тэгээд одоо энэ Украин Оросын дайны дараа Дархан уул аймагт өргөмжит консулоо нээх талаар бас ярилцаж тохиролцлоо. Боловсролын чиглэлээр бол оюутан солилцоо гэж үүдэг тийм. Тэр чиглэлээр хамтарч ажиллах боломжтой байдаг. Тэр нь болохоор яг Польшийн засгийн газрын дэмжлэгтэй, санхүүжилтийн дэмжлэгтэй тийм хөтөлбөрүүд байдаг. Монголын засгийн газраас төлбөр гаргахаар тийм хөтөлбөрүүд байдаг гэдэг чинь. Тэгээд бас зүгээр хуваараа бас оюутнууд нөгөө хувийн болон улсын сургуулиудад төлбөр мөнгө өөрсдөө төлөх байдлаар Польштоос суралцах боломжууд нээлттэй байдаг гэдэг чинь. Тэгээд яг соёлын арга хэмжээний хүрээнд бид нэр дараагийн удаад магадгүй ерөөл Польшийн түүхэн сэдвт тийм кинонууд гарах боломжууд байна. 12 дугаар сард шопны 4 дугаар уралдаан гэж олон улсын уралдаан болж байгаа. Тэрэнд бол жишээлбэл Дархны төгөлдөр урч авьяаслаг хүүхдүүд байвал ороход нээлттэй. Бүгд найрамдах байш улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас 13 дугаар зуунд Ромын Пап ламын элч Плано де Карпинетэй хамт Монголын их хаанд баралхаж байсан Польшийн санваартан Бенедикт Полкийн тухай Балкадны төр үзэсгэлэнг залуучууд театрын нэг давхарт тэлгэлээ. Ийм дэрхэн дарханчууд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.